За сайн байцгаана уу, ингээд та бүхэндээ амлсан ёсороо IELTS шалгалтыг хэрхэн давсан тухайга ярьж өгье. За шалгалтанд бол 10 дугаар сарын дундуураас бүртгүүлээд 12 дугаар сарын 4-ний өдрийн сургалтанд бүртгүүлсэн байгаа. Гэхдээ тухайн үед яг оны сүүл байсан болохоор шалгалт өгөх хүсэлтэй хүмүүсийн тоо харьцангуй олон байсан бах. Бараг сүүлийн хэдд нь бүртгүүлсэн хүмүүст нь орсон байсан. За дээр нь бас хариугүй одоо суудлага болох шахсан нэг хэсэг бол ярианы хэсэг байсан. Шалгалт авдаг өдрийн хамгийн сүүлийн цагуудад боломж байсан. Ярианы шалгалт бол 2 хоног авдаг юм лээ. Тэгээд хамгийн сүүлийн хэсэгт нь багтаж орж, амжиж орж чадсан. Яагаад тэгэхээр оны сүүлд IELTS-ийн оног авчих юм бол он гаргаад зарлагдж байгаа олон тэтгэлэгт хүүхдүүд явах материалаа өгөх сонирхолтой байдаг учраас оны сүүлээр бол нэлээд ачаалал өндөр байдсан болов хэмээн харагцсан. За IELTS шалгалтыг өгж байхад надад өгөх гээд одоо бэлдэж байхад хэд хэдэн анхаарах зүйлүүд ажиглагдсан. За IELTS бэлтгэдэг олон сургалтын төвүүд оноо амладаг төвүүд бол байдаг. За тэгүүгээр яваад амжилттай суралцаад хүссэн зорилгодоо хүрж байгаа хүүхдүүд ч олон байдаг. За миний хувьд бол IELTS өгж байгаа зорилго маань өөрөө тэтгэлэг авах биш. Аль нэг сургуульд өгөх биш. Одоо ажлын зорилготой байсан болохоор одоо тэдэн оноо авч иж тим гэдэг шалгуур байхгүй, ямар ч байсан өөрийнхөө чадах хэмжээндээ хамгийн өндөр оноогоо авъя хэмээн бэлдэж орсон. За IELTS-д одоо яаж бэлдсэн бэ гэж маш олон хүмүүс асуусан. За бэлтгэхийн хувьд бол YouTube-ээр одоо маш олон IELTS-д яаж бэлтгэх вэ гэдэг бичлэгүүд, сувгууд олон байдаг. За тэр олон сувгууд дотроос надад хамгийн их таалагдсан E2 IELTS гэдэг сувг байсан. E2 IELTS-ийн тэр залуучуудын ярьж байгаа за маш одоо бэлтгэлтэйгээр студид одоо IELTS дээр юуг алдаж болох уу, яах вэ гэдэг бүх зүйлийг тодорхойлж тайлбарлаж хэлж өгсөн. Тэр тайлбарууд маш их таалагдсан. За хамгийн олон удаа үзсэн бичлэгүүд бол одоо жишээлбэл 9 оноо авахд ямар ярилцлаганд одоо яаж ярьдیں۔ 9 оноо авахын тулд дөрмөн дээрээ юуг анхаарах юм, бичвэр дээрээ юуг анхаарах юм гих мэтчлэнгээр одоо яг хүний авъя гэсэн хүссэн оноонд нь тааруулсан зөвлөгөөнүүд олон байсан болохоор одоо тэр мэдээллүүд надад нэлээд хэрэг болсон. Тэгээд яг үнийг хэлэхэд бол бусад хүмүүс шиг mock test олон удаа бөглөдөг ч юм уу тиймэрхүү зүйл бол байгаагүй. IELTS ESP төвөөр дамжуулаад өгөхөд бол British Council-ээр аккаунт үүсгээд одоо төвгөрөө шалгалт захиалаад ингээд өгөхөөр түүнтэй холбоотойгоор маш олон mock test болон бэлтгэх материалууд араасаа ирдэм билээ. Тэдгээр материалуудыг бэлдсэн. Дээр нь IELTS бэлтгэх маш олон төрлийн одоо аппликейшнууд үг цээжлэх маш олон юмнууд байдгийг бас олж мэдсэн. Түүгээр дамжуулаад аль бие усны академик үг хэллэгүүдийг цээжлэх боломжууд бас байд юм байна да гэж харж байсан. Гэхдээ миний хувьд тэр E2 IELTS гэдэг сувгийг дагаад ерөнхийдөө бэлдсэн байгаа. За элдв одоо сувг бичлэгүүд үзэж байхад бас нэг анхаарах зүйл ажиглагдсан нь юу гэхээр тэгж болохгүй шүү, ингэж болохгүй шүү гэдэг бичлэг олон үзэхээр хүн яг одоо миний энэ хийж байгаа үйлдэл маань нөгөө болохгүй шүү гэдэгтээ авцалдах вэ, одоо зөрчилдөх вэ гэдэг зүйл хүний тархинд илүү их суудын болов гэж ажиглагдсан. Аль болохоор тэр алдааг нь гарахгүй юмсан, энэ алдааг нь хийчихгүй юмсан гэсэн бодол орж ирдэг учраас аль болохоор тэгж болохгүй гэдэг зүйлийг аль болохоор баг үзээрэй гэж зөвлөмөр байна. За ESP төвийнхэн бол маш өндөр хэмжээнд зохион байгуулалттайгаар бэлддэг нь бол анзаарагдсан. Өглөө очиход за 9 цагт эхлэх шалгалтанд бид нар 7 хагас гэхэд ирээрээ гэхэд аль хэдийн бүх хүүхдүүд ирсэн, бүртгэл аль хэдийн эхэлсэн. За үүдээр нь бол баг төвжрэл үүссэн тийм байсан. Тэгээд нөгөө машин тавих зай алдахгүй байсан болохоор хоцрохыг сандраад ойрхон тавиад маш хурдан баг гүүхээр шахав орсон. За ороод хувцаа өгөхдөө бүх утас тэгээд авч явсан цүнх бүгдийг үлдээгээд тэгээд зураг авахуулаад дээшээ гараад хэлсэн өрөөндөө одоо буюу хуваарьт өрөөндөө ороод 9 цаг болохыг хүлээсэн. За бүх шалгалттай холбоотой зааврууд маань бүгд англи хэл дээр явдаг. Тийм болохоор хэрв би үнийг ойлгохгүй бол яах вэ гэж бодож байгаа бол өгсөн хүнээс ч юм уу тэр заавар нь яг ямар учиртай юм тэр тухай бас асуугаад мэдээд аваарай гэж зөвлөмөр байна. За
дээр нь ямар тохиолдолд гараа өргөж болох уу? Ямар тохиолдолд бие засах боломжтой, бие засах боломжгүй ч гэдэг юм уу те, өрөөнөөс гарах хүнд ямар ч юм тохиолдож болно те. Энэ нөхцөлд яах вэ гэдгийг нэг бүрчлэн хэлж өгдөг учраас санаа зовлтгүй. Дээр нь бас бусад шалгалтуудыг бодвол нөгөө харандаа бүх юм цаанаасаа байдаг учраас санаа зовлтгүй. Миний авчиж байгаа харандаа маань шаардлага хангах болов, үзэг маань тех болов санаа зовлтгүй юм билээ. За хамгийн эхний хэсэг бол сонсох хэсэг байсан. За сонсох хэсэг бол янз бүрийн акценттай буюу аялахтай хүмүүсийн яриануд орж ирдэг учраас миний одоо мэдхгүй аялга байх уу, эсвэл British English ч юм уу те, American English байх уу, би тийм яриаг ойлгодгүй, ийм яриаг ойлгодгүй гэж бодож байгаа бол анхна одооноос эхлээд өөрийнхөө одоо сонсголт шихэнийхийн тулд олон үндэстэн хүмүүс англиар ярьж байгаа бичлэгүүдийг, яриануудыг, кинонуудыг, подкастуудыг сонсч хэвшээрээ тэгэх юм бол чихэнд нь илүү наалдаж одоо тухайн үед паникт орохгүй. За хамгийн чухал зүйл бол анхаарал. За 30 минутанд бичлэгээ сонсоод даалгавраа хийгээд 10 минутанд шалгалтынхаа цаасан дээр бүглэх учраас анхаарлыг секундч холдуулж болохгүй. За анхаарал алдна гэдэг бол та 1 оноо 2 оноо алднаа гэсэн үг. Яагаад тэгэхээр тэр ярьж байгаа бичлэгүүд бол огт давтагдахгүй. Нэг л удаа хэлээд өнгөрөх учраас тэр 1 удаа хэлж байгааг анхаарч ихнийхээ хажуугаар өнгөрөх юм бол тэгээд асуултанд хариулж чадахгүй гэсэн үг. За мэдээж IELTS гэдэг бол бусад одоо хэлний төвшний шалгалтуудыг бодвол тэдэр одоо унамч гэдэг юм уу төвшөндөө тэнцсэнгүү гэдэг зүйл бол байхгүй. Та 1-9 дэх айлч оноог авч болох учраас яг үүнтэй зохицуулаад шалгалтын асуултууд бас хөнгөнөөсөө хүндрэгч явах байгаа. Тэгээ эхний хідэн хэсгүүд хөнгөн амархан санагдаад ирэхээр одоо сандарч исэн хүмүүс маань бас харьцангуй тайвшраад за үүнээс хойш бас анхаарлаа хандуулад дараагийн хүнд асуултуудад бэлэн байдаа гэж бодох тийм сэтгэл зүйн өөрчлөлтүүд гардыг болов гэж ажиглагдсан. Яагаад тэгэхээр эхний хідэн асуултууд бол харьцангуй хөнгөн хаалганы дугаарч гэдэг юм уу те, тиймэрхүү юм асууж байгаад хойшоогоо бол нэлийн академик төвшин рүү хүндрээд явж байгаа нь ажиглагдчихсан. За мэдээж одоо 20 гаруй хүүхэд нэг танхимд байгаа болохоор тэр дотор янз бүрийн хүмүүс байгаа. За хүмүүс сандарна, гарын алга, хөлрөн, за бал цаасаа унгаанч гэдэг юм уу зөндөө олон үйлдэлүүд ажиглагдсан. За зарим нь сандарсандаа болоод одоо сандал мантлаа гэж чичгэрүүлээд хөдлөөлгээд ахаар нөгөө хажуудалд анхаарал санддаг ч юм уу те, тиймэрхүү зүйлүүд байх учраас тухайн мөчөд таал өөрөө шалгалтаа анхаарч сонсохгүй болвол өөр одоо хинч чиний өмнөөс шалгалтанд оноо авч өгч чадахгүй учраас хажууд чинь юу ч болж исэн зөвхөн одоо сонсож байгаа зүйлдээ бүрэн анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. За асуултууд маань янз бүр байгаа. Одоо тоо бичих, бөглж бичих, эсвэл үс 2 үг бичих ч гэдэг юм уу. Тиймэрхүү даалгаврууд явж байгаа. За 3 дахь хэсгээс эхлээд за миний өгсөн шалгалтын дээр бол байшингийн зураг орж ирсэн. Тэгээ байшингийн зурагт одоо хүн гайдд одоо тухайн одоо ресепшн ажиллаж байгаа хүн тухайн одоо байрлалаа танилцуулж байгаа маягаар даалгавар орж ирсэн. За энэ даалгавар дээр надад анзаарагдсан нэг юм бол хүнээс сонсоод ингээд дотроо боловсруулах, за өгөгдсөн бэлэн мэдээлэл дээр ингээд ажиллах гэдэг юм өөр ур чадрууд хүнээс шаарддаг тий. Өдөр тутмын амьдрал ч гэсэн бид нар газрын зураг хараад ийш тийшээ явах ч гэдэм үү, эсвэл байгууллагын ч юм уу айлын хаяг аваад хаягийн дагуу очиход яг заасны дагуу очино гэдэг бол тийм амаргүй байдаг. За энэ хүний ямар ур чадвартай холбоотой байдаг гэхээр хүний оюуны зураг гэдэг ур чадвар байдаг. Бэлэн одоо өгөгдсөн байгаа мэдээлэл зэргийг харж унших чадвар юм байна. Тэгэхээр энэ сонсгол хэсэг дээр ирж байгаа энэ харж унших чадвар бол сонсоод зураг хараад тэнцэнээс одоо даалгавар гүйцэтгэж зөв хэсгийг нь дугуйлах, сонгож авах тийм сонголтууд байдаг. Тэгэхээр хэрв IELTS-д бэлтэж аваад надад яг энэ ур чадвар жоохон дутагдаад байна. Би газрын зураг уншиж чаддгүй маа. Би өгсөн хаягийн дагуу очиж чаддгүй маа. Хүн юм хэлэхээр би зүг чигийн баримжаагүй байдаг. Эсвэл би зураг хараад ойлгодоггүй, график мэдээлэл хараад тэнцэнээс хэрэгтэйгээ би олж авч чаддгүй гэж энэ чадвараа хөгжүүлмээр байна гэх юм бол манай Impulsive Tech team дээр mind map буюу оюуны зураглал гэдэг хичээл хямдхан төлбөртэйгээр маш одоо сонирхолтой хэлбэрээр орж байгаа. Та бүхэн одоо энэ доор байгаа линкээр ороод сургалтанд бүртгүүлээд IELTS бэлтгэхдээ бас давхар энд явж болно шүү хэмээн зөвлөмөрийн зөвхөн. Тэгээ энэ ур чадвар бол зөвхөн хүний IELTS бэлтгэхдээ ш өдөр тутмын амьдралд хэрэгтэй учраас хэрэг та бүхэн маш олон өгөгдөл мэдээлэл дотор ажилладаг болвол
энэ сургалтанд бас сонирхоод сууж болно. За дээр нь одоо ирчүүд даалгаврыг яаран бөглөхөөс өмнө энэ даалгавар яг юу асуугаад байна гэдгийг маш сайн тэр өгж байгаа цаасан дээрээс уншаарай. Тэгэхгүй бол хальт сонссон юм маань сонссоод энэ зөв байна гэсэн боловч дараагийн өгүүлбэр дотор те гихтээ гэж ингэж орж ирэх тохиолдол маш их байдаг учраас бити яараарай, яарч хэрэггүй тэр тэргүй бодох хангалттай хугацаа байгаа учраас яаран тэр цаасан дээр бити бөглөөрэй хэмээн зөвлөмөрөө. За сонсох хэсэг бол бусад хэсгийг бодох юм бол бас асуулт цаасан дээр буулгах хугацаа өгдөг учраас яран тэр хариултын цаасан дээр хариултаа бичих гэж бити яраарэ. За дараагийн хэсэг бол унших хэсэг байсан. За тэр өдөр үнэхээр миний аз байсан. Яагаад тэгэхээр би англи хэлээр ном бүтээл унших дуртай. Нэг хэсэг маань тархи судлалын хэсэг орж ирсэн. Үүн дээр миний хамгийн дуртай зохиолч Дэвид Игл миний оролцсон судалгааны ажлын хэсгээс орж ирсэн. За Дэвид Иглманы онлыг одоо юу ярьдаг вэ? Ямар номон дээр тархи судлалыг ямар өнцгөөс тайлбарладаг вэ гэдэг би 2-3 номыг уншсан болохоор маш сайн ойлгож ирсэн болохоор тэр хэсэг бол надад үнэхээр маш одоо одоо сайхан хэрнээ хөнгөн санагдчихсэн. Би тэгээ тэр хэсгийг маш хурдан хийж дуусгасан. Тэгээд энэ олон нөгөө бичлэгүүд дээр бас хэлжсэн. Хэрэг та бүхэн унших хэсэг дээр өндөр оноо авъя гэж бодож байгаа бол мэдээж тийм тактик байгаа. Бөглөх тактик байгаа боловч хүний ерөнхий мэдлэг дээр нь олон төрлийн мэдээллийг уншдаг чадвар зөвхөн уран зохиолын ном унших биш те өгүүллүүд сэтгүүл дээр гарч байгаа одоо судалгааны ажлууд ч гэдэг юм уу те иймэрхүү ажлуудыг уншаад одоо сонирхсан сэдвээр уншаад бас тэр талаар ингээд тэнцэнэс мэдээлэл авах чадвартай байдаг бол унших хэсэг дээр бол ямар ч асуудалгүй тэгээ унших хэсэг дээр бол би хамгийн өндөр оноо авсан. За дээр нь унших хэсэг бас сонсох хэсэгтэй адилхан анхаарал шаардна. Яагаад тэгэхээр даалгавар байгаа тий энэ параграф буюу энэ хэсгээс яг юуг нь асуугаад байна гэдгийг асуултаа маш сайн уншиж ойлгохгүй бол асуултаа буруу уншсан бол тэнд мэдээж тухайн хүнтэй хамааралтай текст тэнд байгаа, тухайн үйл явдалтай хамааралтай хэсэг текстэн дотор байгаа учраас энэ миний уншиж байгаа юм мөн байна гэд зүгээр олж таамагласнаа дугуйлах биш асуултаа маш сайн ойлгож дугуйлах юм бол мэдээж өндөр оноо авна, мэдээж одоо зөв хариулнаа. За унших хэсэг мэдээж ингээд хөнгнөөсөө сонсголтой адилхан хөнгнөөсөө хүндрээд явна. Тэгэхээр аль болохоор битгий одоо IELTS-д бэлдэж байгаа тэргээд тухайн нэг сэдвээр айгүй их олон зүйл унших. Эсвэл mock test-эн дээр орж ирсэн зүйлүүдэд бити бодоорой. Хизээч одоо дахиж юм давтагдана гэж бол байхгүй. Жилийн шалгалтууд, улирал сар бүрийн шалгалтууд өөр байдаг учраас би юу одоо бэлдсэн юмдаа бити найдаарай хэмээн хэлмээрэн. За юуг бэлдэх вэ гэхээр мэдээж ерөнхий эрдэм, мэдээж англиар уншаад ойлгох чадвар, үгийн сан бол маш чухал байдаг. За уншлагын хэсэг дээр нэг анхаарах зүйл бол шалгалтынхаа цаасан дээр бичих хугацааг өгөхгүй учраас хугацаа бити алдаарай. Сонсоо зөв гэж утсан бол хамт одоо хариултынхаа цаасан дээр бөглөөд яваарай. За яагаад тэгэхээр одоо миний ойролцоо сууж байсан хүүхэд бол цаасан дээрээ бөглөж амжилтгүй хугацаанд дууссан. Тэгээ уйлаад сууж байгааг би харсан. Тэгэхээр цаг хугацаагаа бас сайн тооцоолоорой хэмээн хэлмээр байна. За дараагийн хэсэг бол бичвэрийн хэсэг. Бичвэрийн хэсэг бол үнэхээр одоо хүний шанс шаардсан хэсэг. Эхний 20 минутанд 150 үгтэй юм бичнэ. Дараагийн 40 минутанд 250 үгээс дээш те зүйлийг бичнэ гэдэг бол хүн ойролцоогоор 3 цаас зүйл 10 үргөө бичиж гарганаа гэсэн бүтэн цагийн хугацаанд. За эхний хэсэг бол манай одоо миний өгсөн шалгалтын дээр бол диаграм орж ирсэн 3 диаграмтай. За 3 жилийн судалгааны үр дүн байсан. За түүнийг тайлбарлаж бичихтэй дотроос нь яг юу бичих вэ гэдгийг маш сайн тэн дотор зааж өгсөн. Заасан ямиг л бичих хэрэгтэй. За энэ тухай бол IELTS-ийн техник заадаг олон хичээлүүд дээр ярьдаг баха. Тэгэхээр та бүхэн багш нараа сайн сонсоорой. Багш нар бол маш сайн хэлж өгж байгаа. За хоёр дахь хэсэг бол 250 үгтэй эссе бичнэ. Эссе бол хоёр талт эссе, дандаа хоёр талт эссе орж ирдэг те. Тэгвэл тийм үү, ингэвэл юм уу? Чи аль талын зөвшөөрч байна? Яагаад гэдгээ сайн тайлбарлана уу гэсэн талаар заамартай байгаад энэ бол дийлэгтэй адилхан байдаг бах гэж бодож байна. За хоёр дахь хэсэг дээр миний маш их гайхсан зүйл бол эхний хэсэг дээр 150 үгтэй эссег ингээ бичгэд мэдээж тэр өгсөн цаас нь 10 үргөө бичээд нэг ойролцоогоор 190 орчим ингээ болж байгаа юм дуусгаад. За хоёр
250 хүүхдийг бичихэд тэр өгсөн цаас бол минийхаар бол яагаад ч хүрэхгүй. За дээр нь цаас нэхэж авах боломжтой гэсэн байсан учраас би цаас нэмээд авахад миний хажуу сууж исэн охин бид хоёр л цаас авсан. Бусад тэнд байсан 20 гаруй хүнээс өөр хинч цаас аваагүй. Би бүр гайхаад энэ хүмүүс үнэхээр юм жижигхэн бичт юм уу эсвэл 250 хүнд хүргээгүй болов гэж гайхсан. Яагаад тэгэхээр яаж зөв битсэн бэ? Уран яруу ямар ч алдаагүй битсэн бэ? 250 хүнд хүрээгүй бол оноо автоматар доошоо болтгоо. Тэгэхээр хугацаагаа тооцоолоод энэ эссе бичих дадал чадварыг бас эзэмшээрэй гэж хэлмээр байна. За Impulsoft Academy дээр эссе бичих дадал чадварыг монгол хэл дээр өгдөг. За би яагаад монгол хэл гэж хэлж ийм гэхээр хүн их хэлээрээ ямар нэг зүйлийг одоо ойлгож бичиж гимэн дараагийн хэл дээр бас одоо төвггүйгээр бичих бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр манай дээр инх жавхлан гэдэг багш маань эссе бичлэгийн 5 хоногийн давтлагатай, дадлагатай одоо тийм сургалтыг зохион байгуулж байгаа учраас та бүхэн бас бүртгүүлж инх жавхлан багшаас бас суралцах бүрэн боломжтой шүү. Би бас энэ доор линкийг нь оруулчих. Та бүхэн тэрүүгээр ороо бүртгүүлээрэй. За дараагийн хэсэг бол ярих хэсэг байна тий. За ярих хэсэг бол би нэлээд орой миний цаг байсан болохоор бас хүмүүс нөгөө авж байгаа багш нар маань жоохон ядарсан байх болов гэсэн байдлаас очсон боловч харьцангуй гайгүй байсан. За тэгээд мэдээж ESP төвийнхэн маань шалгалтыг өндөр түвшинд зохион байгуулахад нь бас ажиглагдсан 30 минутын өмнө очсон. За хүлээгээ суусан. Миний өмнөх хүн яг цагтаа гарч ирсэн. За тэгээд дараа нь би орсон. За тэгээд ороод яг миний хүлээлт бол нэг гадаад хүн байх байх гэж бодсон чинь маш гоё англиар ярьдаг настай ихч байсан. Үнэхээр одоо маш сайхан хэллэгтэй хүн байсан. За яг дүрмийнхаа дагуу миний ярьж байгааг бичээд асуултуудаа асуугаад явсан. Мэдээж бусад даалгавруудтайгаа адилхан хөнгнөөсөө хүндрээд явсан. За цагаагаар асуусан, төрсөн хот те дуртай зүйлийг асууж агаад хоошоогоо ингээд асуултууд маань хүндрээд явсан. За асуултууд хүндэрч явж явах хугацаанд надад нэг ажиглагдсан зүйл бол одоо нэг тодорхой хүний тухай яриулж агаад хамгийн сүүлд нь энэ хүнийхээ тухай та эндээс өөр газар ярьсан уу гэж асуусан. За энэ бол надад үнэхээр таалагдсан. Ягаад тэгэхээр хүний одоо нууц гэж байдаг те янз бүрийн юмны тухай хүмүүс ярина. За миний тэр бичлэгийг дор хаяжгүй 2 3 хүн сонсох бах те тэгжээж оноо өгнө. Тэгэхээр энэ тухай би одоо ярьсан гэсэн. Хэрэв би яриагүй гэж хэлсэн бол тэнд бас одоо ёс зүйн асуудал те ярих бах. Тэгээд энэ тал дээр бас одоо олон улсын жишгийнхаа дагуу зөвшөөрлийг хүнээс авч байна гэдэг нь ажиглагдсан. Хэрэв танаас хин нэгний тухай яриулаад ийм асуулт асуувал битгий гайхаарай. Үннээр нь хариулаарай. Энэ бол бас одоо энэ тэнд ярилцлага өгж байгаа хүний хувьд одоо гор бол хувь хүний нууц гэдэг юм ярьдаг болсон энэ цагт бол зайлшгүй шаардлагатай зүйл. Тэгээ тэр зүйлийг надаас тэр асуултыг надаас асуусанд би бас үнэхээр баярлсан. За ярианы хэсэгтэр бас нэг анхаарах зүйл бол за би бол англиар чөлөөтэй ярьчихнөө. Ойр зур юм ярьчтай юм чинь тэр зэрэг юм давл ярьчих байхаа гэж найдаж бас болохгүй. Ягаад тэгэхээр дийлэн хүмүүс маань академик түвшний айлц шалгалт өгдөг учраас тэнд академик үг хэллэгүүд байх хэвээр. За би чөлөөтэй ярьж байгаа юм чинь ингээд хар үг ярианы хэллэг төлхөө хэрэглэх үү те би чөлөөтэй ярьж байгаа юм чинь үгээ дутуу орхисон ч төгсгөлийн дутуу орхисон ч яах вэ гэдэг юм уу. Тийм байдалтайгаар хандаж огт болохгүй. Академик зүйл бол академик зүйл учраас та маш сайн бэлдэж ороорой. За миний тэр үтсэн E2 IELTS гэдэг сувг дотор бол 9 оноо авахд яг ямар яриа болтын тэнд 8 оноо авахд яг ямар яриа болтын бүр 5 онооны яриа гэж хүртэл байдаг учраас тэрийг маш сайн үзээд за би нэг энэ хүнтэй ойролцоо ярьж байгаа юм чинь иймэрхүү л оноо авах та гэдэг баримжаагаа авах бас бүрэн боломжтой. Тэгээ оноогоо ахиулъя гэж бодож байгаа бол юунд бэлдэх юун дээр анхаарах тухай бас зөвлөгөөнүүд байдаг. Тэр бичлэгүүдийг бас үзээрэй. Хэрв та IELTS бэлтгэх сургалтанд сууж байгаа багш нараа бас энэ талаар сайн асуугаарай. За шалгалтч гэдэг юм уу тэмцээн уралдаан гэдэг бол дадал хөвшил болгосон хүнд бол асуудал байхгүй. Олимпийн тамирчид олимпиад оролцох өдрөө өөрсдийг олимпиад оролцож гин гэж боддоггүй. Өдөр тутамдаа хийж байгаа дасгалынхаа нэг л хэмээн ойлгож тэр одоо сэтгэлгээгээр хандхад амжилт өөрөө ирдэг. Огт сандрахгүйгээр сэтгэл зүгээ бэлдсэн байдаг. Тэгэхээр та бүхэн IELTS үе гэж бодож байгаа бол мөн сэтгэл зүгээ бэлдээрэй. Энэ бол миний өдөр тутамдаа ярьдаг юм. Миний өдөр тутамдаа өгдөг шалгалтын хэсэг. Миний хичээлийн нэг хэсэг. Би одоо үүнийгээ хийж л ирсэн хийн сандрахгүйгээр миний өдөр тутамдаа хийдэг зүйл учраас сандраад хэрэггүй гэдэг байдлаар
хандах хэрэгтэй. За тийнд маш олон сандарсан хүүхдүүд байсан. Дээр нь маш их ядарсан харагдажсэн буюу өмнөх орой нойргүй байд юм уу те, мэдээж том шалгалт өгөх гэж байгаа болохоор бас нойргүй байх магадлал өндөр бах. Тэгэхээр аль болохоор би хийгээд сэтгэлээ амраагаад ороорой. Аль болохоор 50 байгаарэ хэмээн зөвлөж जैन. Тэгээд мэдээж одоо зарим хүмүүсийн хувьд бол шалгалт гэдэг бол маш том зүйл, зорилго. За мэдээж энэ шалгалтыг давж иж дараагийн олон шалгалтууд, олон боломжийн үе таалга нэгтнэ. Гэхдээ айлтс ч юм уу те, ямар ч шалгалт байна уу, амьдрал гэдэг бол тэр чигээрээ шалгалт байдаг учраас дандаа бэлтгэлтэй байгаарэ. Тэгээ айлтс өгөх гээд бэлдэж байгаа бол маш сайн бэлдээрээ, сэтгэл зүгээ бас бэлдээрээ, өөрийнхөө зорилгыг бас өндөр тавьж одоо өндөр өөртөө бас тодорхой хэмжээний хүлээлт үүсгэж зорилго тавьж бэлдээрээ хэмээн хүсэж байна. Тэгээд айлтс бэлдэж байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье.